Манай улсад нийт хөгжиж байгаа гэмт хэрэгүүд дотроос хулгайлах төрлийн гэмт хэрэг 70-80 орчим хувийг нь дангаар эзэлдэг байна. Энэ нь нийгмийн эдийн засгийг хүндэрч мөн нөгөөтэйгүр амар хялбар аргаар мөнгө олохыг зорьсон иргэд олчирч байгаагийн нэг хэлбэр гэж хэлж болох юм а. Сүүлийн үед автомашинтын хуульчлагыг хулгай даллаа гэх дуудлага цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд их хэмжээгээр ирэх болжээ. Үүнтэй холбоотойгоор тухайн гэмтэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хаан улдургийн цагдаагийн нэгдүгээр хилцийн зүгээс олон тооны арга хэмжээ зохион байгуулж байгаа юм байна. Үүний нэг жишээ автомашины хуульчлагын дээр нь улсын дугаарыг нь тэмдэглэж байгаатай таарлалцсан юм а. Энэ арга хэмжээ нь иргэдийн хараа хяналтгүй байсан хуульчлага алдагдахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр машинуудын дугаарыг бүтээлгэн дээр тэмдэглэгээ хийж байна. Ингэснээр хуульчлагыг одоо худалдаж авах, зарлан борлуулахад бол төвөгтэй болсноор энэ төрлийн гэмт хэрэг багасах үзүүлэлт нь болж өгдөг. За энэ төрлийн гэмт хэргийг ихэвчлэн яг ямар нөхдүүд одоо үйлдэл байна? За энэ төрлийн гэмт хэргийг бол одоо байрнуудын подволд оршин сууж байгаа иргэд тодорхой эрхэлсэн ажилгүй одоо тараншаанд амьдардаг иргэд бол энийг хулгайлан авч иргэдэд хямд үнээр борлуулах ийм ажил хийгээд байна. Ямар ч байсан гэмт хэрэг үйлснийхэн дараа илрүүлэх нь чухал хэдий ч энэ мэтчлэн гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж байгаа нь нэн сайшаалт харагдсан юм а. Мөн түншлэн иргэд өөрсдийн эд зүйлдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байгааг энэ дашрамд дуулгая.